сайн уу? Сайн байна уу? Links Tarot байна. Өнөөдрөөс эхлэн иймэрхүү богино тарот уншлагууд оруулал айгүй сонирхолтой юм байна гэж бодоод өнөөдөр хамгийн ихний бичлэгээ оруулах гэж байна. За, бүлэг сонголтын хувьд 3 бүлэг сонгож өгсөн байгаа. Timestamp-ыг би description болон comment хэсэгт үлдээж болохоор тоон дээр нь дараад бүлгээ сонгоод ороод ирээрээ. Сайн байна уу? Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань тавтай морил. Өнөөдрийн сэдвээр таны бодож буй хүнд та өөрөө таалагддаг болов уу? Буюу одоо таны асууж буй хүнд та таалагддаг болов уу гэсэн сэдвээр маш богинохон уншлага хийх гэж байна. За, ингээд харахад би бол таалагддаг гэж хэлэхээр байна. Ягаад гэвэл та хоёрын дунд одоо маш тийм нэг танил мэдрэмж байдаг, маш тийм дотн мэдрэмж, өмнө нь ингээд уулзж исэн юм шиг. За, эсвэл бүр ингээд аль багаасаа найзалчихсан найзууд эсвэл бас байж болно. Яг тийм урт удаан хугацааны танил асууж байгаа хүмүүс орж ирсэн байж болно. За, эсвэл шинэ краштай болоод тэр хүнээ бас асуух гээд орж ирсэн хүмүүс байж болох уу зэна. За, шинэ хүмүүсийн маань хувьд бол хэдий одоо танилцаад удаагүй хэдэн үг солиод байж байгаа хүмүүс маань ч гэсэн одоо маш тийм дотн мэдрэмжийг мэдэрж байгаа. За, ялангуяа нөгөө хүний талаас бол одоо цаашдаа ингээд тантай зүгээр л ингээд юм яриад явхад бас амар тийм гоё санагддаг. Болохоор би бол яг романтик байдлаар таалагдж байгаа гэж хэлэхээр байна. За, найзын хуваар бас таалагддаг байж болно. Хэрвээ тийм хүмүүс одоо тийм асуулттай орж ирсэн бол бас байж болох уу байна. За, 9 аягнаас харах юм бол одоо та бол яг л тэр хүний нэг тайптай ингээд бүх юм нь бүрдсэн. Үсэн нь одоо юу гэдэг тийм өнгөтэй, эсвэл урт богино, нүдэн тийм, гарын тийм, арсны өнгөн тийм гээд яг ингээ нөгөө хүний хайж исэн одоо тэр нэг жижигхэн деталлүүдэд таны одоо тэр байгаа байдал гадна төрөгч бай, доторх зан чанарч бай, аль нь тохирч байгаа болов уу гэж харж байна. Тэгэхээр краш асуусан хүмүүс маань бол маш гоё мэдээ авч явах шиг байна. Энэ харилцаа нь мөн одоо ийм маш хөнгөн төвшөнд явж байгаа гэж гарч ирж байна. Ерөөсөө нэг тийм дарамт марамттай юм бол байхгүй, амар тийм хүнд энерги бол алга, ер нь бол одоо маш юм хөнгөн төвшөнд бол явж байна. Энэ харилцаа бас цаашаа үргэлжлүүл амар юм гоё үргэлжлэх болов уу гэж бодож байна. Яг нэг ах ихчтэйгээ харьцаж байгаа юм шиг, дүүтэйгээ харьцаж байгаа юм шиг дотн болж чадхаар байна. Одоо ч гэсэн харилцаагаа сайжруулъя гэд илүү их зүйл яриад магадгүй одоо цог кофе уугаад ч юм уу тэгээд явбал ер нь бол нэлээд давгүй байна. За, өнөөдрийнхөө богино уншлагаар мэдээлэл маань ингээд болж байгаа. Та хэд маань цаг зав гаргаад үзсэн баярлалаа. Баяртай. Сайн байна уу? 2 дугаар бүлгийг сонгосон бол тавтай морил. Өнөөдрийн сэдвээр таны асууж буй хүнд та өөрөө таалагддгүй гэсэн тийм сэдвтэй байгаа. За, ингээд харуул яг одоогоор одоо бүр амар тийм хайр дурлалын сэтгэл урсаж ургаж гарч ирээд байна уу гэвэл үгүй ээ. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээний сонирхол байна гэвэл байна. Яг одоогоор энэ хүн маань таныг яг ажиглаа сууж байгаа. Ягаад гэвэл одоо эхлээд магадгүй таны гаднах дүр төрх таалагдсан байх гэж бодож байна. Хэрвээ үг сольж үзээгүй хүн бол үг солиод үзсэн, яриад үзсэн хүн бол бас та одоо түн таалагдсанаар энэ хүн цаашдаа таныг ингэж ажиглаж суухаар яг тиймэрхүү шийдвэр бол гаргацсан байна гэж харж байна. Тэгэхээр одоо яг тань руу бүр ингээ илт хойлоо болтын хойлоо ингээд ийгээд тийм үйлдэл гаргаад байхаас илүүтэйгээр одоо таныг яах бол гэсэн байдалтай ер нь харж байгаа. Өөрийн зүгээс одоо гаргах үйлдэл нь идэвхгүй байна гэсэн үг. Мөн ингээд харсан чинь энэ бүлгийг сонгосон хүмүүс маань өнгөрсөнд ямар нэгэн байдлаар харилцаа холбоотой байсан. За, эсвэл situationshipтэй байсан. За, эсвэл өмнө нь одоо бүтээгүй краш гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар харилцаанд дууссан, одоо дахиад буцаа магадгүй сэргэж байгаа яг тийм хүмүүс бас орж ирсэн байх боломжтой болов уу гэж бодож байна. Тэгээд яг одоогоор энэ харилцаанд амар тийм гоё зөрөгтэй үйлдэл байна уу гэвэл бас үгүй. Яг үйлдэлээс эхлээд наах нь яг үзэл бодлоо илэрхийлж гэнэ үү гэвэл бас үгүй. Хоёр талд ингэ чимээгүй байгаа болов уу гэж би бол харж байна. Нэг нэгэндээ ерөөсөө тийм нэг илэрхийлж байгаа юм байхгүй хэрнээ ингээ таалагддгаа илэрхийлсэн тэгсэн хэрнээ яг шууд хэлж чадахгүй
одоо нэг үгээр л зүгээр л ингээд харилцаандаа ямар нэгэн байдлаар үйлдэл хийж чадахгүй байна л гэсэн үг. Энэ байдал нь хэсэг хугацаанд үргэлжлэх болов уу гэж би бол бодож байна. Гэхдээ бас цаашдаа яаж ч магадгүй. Яг одоогоор бол та бас одоо юу гэдэг энэ хүн таалагддаг гэдгээ хэлвэл энэ хүн ч бас ингээ хүлээж авахгүй байх боломжтой. Тэгвэл хүлээж авахгүй байх гэхээс илүүтэйгээр таны өөдөөс ч одоо маш тийм тодорхой хариулт хэлчих боломжтой болохоор тэр нь магадгүй танд одоо баг зэрэг таалагдахгүй ч юм уу эсвэл таны ингээд сонирхолжин буурчдаг яг нэг тиймэрхүү үр дүн бол гарч ирэх боломжтой байна. Гэхдээ цаашаа одоо энэ Queen of Wands-аас харах юм бол сонирхол нь байгаа, потенциал байгаа болохоор энэ харилцаа бас цаашаа үргэлжлэх боломжтой юу гэвэл боломжтой гэдгийг бол хэлмээр байна. За өнөөдрийн богино уршлага маань ингээд дуусч байна. Та цаг зав гаргаад үзсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Сонирхолтой байсан болов уу гэж найдаж байна. Өөр бас иймэрхүү богино ямархуу сонирхолтой сэдвэр хийх вэ гэдгийг комент хэсэгт сэтгэлдээ үлдээж болно шүү. Баярлалаа. Баяртай. Хай, сайн байна уу? 3 дугаар бүлгийг сонгосон бол тавтай морил. За энэхүү бүлгээс юу мэдрэгдэж байна вэ гэхээр 2 дугаар бүлэгтээ нэлээд төстэй. Тэгтээ арай илүү тийм хүнд түвшний харилцаа асуусан болов уу гэж бодож байна. За эсвэл шинэ хүн танилцаад удаагүй хүн байсан ч гэсэндээ ингээд үерхий нийлэг гэхээр ингээд нэг л юм болж бүтэхгүй байгаа юм шиг яг тийм мэдрэмж авсан хүмүүс маань энэ бүлгийг сонгоод орж ирсэн болов уу гэж харж байна. За ингээд харахаар харилцаа нь бол одоо маш тийм хүнд түвшинд явж байгаа юм шиг санагдлаа. Ялангуяа одоо учир зүгээ ололцох гээд ч юм уу яг тиймэрхүү байдлаас нь харуул энэ харилцаанд ингэж нэг тийм өөрчлөлт ороод байгаа нь ямар ч байсан амар тийм тав тухгүй санагдчихж байгаа. Тэгээд яг үнэндээ ингээд хоёр ингээд би яг үнэндээ би биндээ ингээд таалагддаг хүмүүс. Гэхдээ энийгээ яг одоо илэрхийлж гэнэ үг гэвэл үгүй. Энэ харилцааны асуудлууд гарч ирээд байгаагаас болоод би биндээ нэрээ таалагдсан болов яад юм бол гэдэг талаар эргэлзээд эхэлсэн болов гэж бодож байна. Эргэлзээд эхэлсэн цаашаа бас ингээд дахиад эргэлзэх болов уу яах бол гэж бодож байгаа. Харилцаа маань ер нь ингээд хаашаа явах гээд байгаа юм болоо гэдэг тал дээр баг зэргийн тийм нэг сэтгэлийн хувьд жоохон төвшөлттэй ойлгомжгүй байдлаас айгаад байгаа. Гэхдээ та хоёр бинийхээ одоо юу гэдэг би бинтэйгээ холбоо барихгүйгээр ч юм уу харьцахгүйгээр байж чадахгүй хүмүүс болохоор ямар ч байсан одоо хөнгөн төвшинч чамаагүй харилцаагаа бол аваа явж байгаа гэдг нь бол харагдаж байна л да. Яг нөгөө харилцааныхаа асуудлаа ярихгүй хэрнээсээ одоо чамаар юу вэ? Ажилтнаа дайжгүй юу? Чамаар юу вэ? Нинэ тэрэг элэх тийм нэг сул ярианууд байдэн шүү дээ. Яг тиймэрхүү яриагаар харилцаагаа идэвхтэй байлгах гэж үзэж байгаа юм болов уу гэж харж байна. Гэхдээ энэ нь яг харилцааныхаа асуудлыг шийдэж гэнэ үү гэвэл үгүй. Гэхдээ яг нэг сайн юм нь чи ингэ надад таалагддаг хിവэрээ шүү гэдэг чинь одоо та хоёрын тэр харилцаа холбоогоо идэвхтэй байлгаад байгаа байдлаар ч гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр бүр хайртай гэж хэлэх нь цаашийн. Гэхдээ хайргүй гэж бас хэлж чадахгүй. Баг зэргийн сэтгэл бол байна. Сэтгэлээс гадна одоо би бинийгээ гих одоо нөгөө урам зориг гэх юм уу тэр нь бол байна. Нэг юм нь хаяа ингээд өөрөөсөө би биндээ буруугаар илэрхийлэх гээд байж магадгүй. Тэрэн дээрээ анхаарат өгвөл зүгээр. За ялангуяа одоо баг зэргийн ууралж уцаарлах гад байдаг бол тиймэрхүү байдлаа хасаад өгчүүд болно гэсэн үг. Энэ харилцаан цаашаа яаж үргэлжлэх вэ гэхээр энэ юм асуудалтай байдал нь удаан бол үргэлжлэхгүй. Энэ бол яалтчгүй юм төр зүрийн харилцааны өөрчлөлт. Энэ өөрчлөлт явагдаж дууссаны дараа харилцаа надад бүр илүү гоё болно гэсэн үг. Бүр илүү тийм агсан төвшний шатанд очино гэсэн үг. Харилцаа нь одоо нэг үгээр бол илүү гүнзгийрж гинэ гэсэн үг. Илүү би бинийгээ ойлгох байх, илүү би бинийгээ мэдрэх байх, илүү ч одоо би биндээ таалагдах болов гэж бодож байна. За бичлэг маань ер нь энэ хүрээ дуусаж байна. Та хэд маань санал сэтгэлдээ бас комент хэсэгт үлдээж болно шүү. Баярлалаа, баяртай.